Олон жимс. Витавит компани бүтээгдэхүүн. Хөлбөртэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Жил бүр энэ өдрийг аливаа улс орон хүний эрхийн төлөө юу хийсэн бүтээснээ тайлгнадаг байгаа. Тэгвэл өнөөдөр Монгол улсад хүний эрхийн төлөө тэмцэхэд төсөв мөнгө хүрэлцдэггүй байдал нь энэ салбарт тулгамдсан асуудал болжээ. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн тухай конвенцэд нэгдэн орсон цагаас эхэлж хүний эрхийн төлөө цаг ямагт тэмцэх үйл ажиллагааг эрхлэх болсон юм а. Тийм ч учраас улсын хурлаас хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийг томилж жил бүрийн төсөвт үйл ажиллагааг нь жигд хэвийн байлгахад зориулж төсөв батлуулдаг юм. Гэтэл Монгол улсад хүний эрх алхам тутамд зөрчигдөж байгаа кейсүүд буурахгүй байна. Тодруулж хэлбэл хүний эрх зөрчигдөж байгаа үүнийг бууруулж чадахгүй байгаа нь төсөв хөрөнгө хүрэлцдэггүйтэй холбож байна. Өнөөдөр бид 30 сая төгрөгийн өртөө сууж байна. Байрны өр, холбооны өр, автовазын өр яах вэ гэдгэн яриад ямар ч байсан сангийн яамд энэ байдлыг хуулиа биелүүлээж ядахтан улсын хурлаас баталсан энэ төсөв бидэнд өгөөч гэдэг энэ шаардлагыг хүргүүлж байна. Хэрэв энэ хугацаанд өгч чадахгүй бол одоо бид адилхан хуулийн дагуу ажиллахаас арга байхгүй. Тэгээ эрэгчид бол одоо маш энэ хэвлэлийн зардал маш багтцсан. Жаахан байгаа. Тэгээд одоо яах юм бoo мэд. Өөрөөр хэлбэл өнгөрсний хурц чадсан төсвөөс 100 гаруй сая төгрөгөөр багассан. Нэг үгээр хүний эрхийн төлөө тэмцэхэд зориулсан 700 сая төгрөгийн төсвөөс эдийн засгийн хямралтай гэдэг шалтгаанаар 100 сая төгрөгийн таналт хийсэн нь хүний эрхийн үндэсний комиссийнханд үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж байна. Уг нь өнөөдөр хүний эрхийн төлөө өдөр. Гэтэл Монгол улс 2015 онд хүний эрхийн төлөө хийсэн ажил хэдэн хувиар нэмэгдэж эрх зөрчигдсөн хичнээн хүнийг хамгаалсан бай гэдэг тодорхой мэдээлэл өгөхийн оронд төсөв хөрөнгө хүрэлцэхгүй үйл ажиллагаа хэвийн биш гэдэг ядмаг тайлбарыг өгөөд сууж байна. За өрөөдөл гомдолтой холбоотой зөв ангиллыг аваад үзэх юм бол хүүхдээ эрхтэй холбоотой бодлууд бас нэлээд жин эзэлж байгаа. За хөлбөрл эрхтэй холбоотой ахмад насны эрх за бас нөгөө мөнхийн яригддаг сэдв ерөн шүлдэс ангид авах эрхийн асуудал. За орчин суух газраа чөлөөдөө сонгох хууль зөрчсөн нийтээр дагаж мөрдсөн хэм хэмжээг хүмүүст одоо тулгаж хэрэгжүүлүүлж байна гэсэн ийм одоо гомдлууд нэлээд зогссон үргэлж гомдлын зохицлох хувийг эзэлж байгаа. Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна гэвэл хууль эрх зүйн салбарт хууль бусаар хоригддог, эрүүдэн шүүгддэг гэд олон талд эрх зөрчигддөг. Тэрч бүхэл жил бүрийн ганцхан энэ өдрөл хүний эрхийг хэн илүү зөрчдөг болохыг ил тодор мэдээлэх өдөр хүний эрхийн үндэсний комиссийнхан төсөв мөнгөгүй байгаагаа л ярьж сууна. ТВ-с мэдээ Арамтуяа Алтан гэрэл мэдээллээ. Тэгвэл энэхүү олон улсын хүний эрхийн өдөртэй холбогдуулан ардчилсан Монгол орон хүний эрхийг хангаж дуу хоолойг нь сонсож чадж байна уу гэдэг дээр иргэд дараах байр суурийг илэрхийлж байна. Ер нь бол яг хуу ардчил гарснаас хойш хүний эрхийн конвенцэд Монгол улс нэгдснээр бол хүний эрх бол хэрэгжиж байгаа гэж боддог. Яагаад тэгж байгаа юм гэхээр хүмүүс бол одоо үг хэлэх хэрэгтэй, хэвлэний итгэл хэрэгтэй болсон энэ цагт бол хүний эрх зөрчигдөөгүй л гэж үзэж байна. Монголд бол харин ч бас ил тод нээлттэй аливаа юмыг бол ингэж хэлдэг болсон нь дундуур л болоо гэж бодчих. Нэг юм хангалттай биш. Муу байна гэж бодчих. Хүний эрхээ эдлэх юм алга биш шүү дээ. Эрх нь үндсэн хуулиар оролцсон эрх нь бүдүүлгээр зөрчигдөөд байж байна энэ өдөр. Амьд явах баталгаа нь 100% алдагдчихад байж байна. Ер нь эдэлж чадчихаа шүү дээ. Арчлаа хойш нэлээд сайн эдэлж байгаа гэж бодож байна. Чатар хүний эрхийн төлөө 2015 оны төслийн хаалт орон нутгуудад хийгдэх гэж байна. Энэ хүрээнд тавилттай уншилгыг үзэгчдэд төлөвлөж хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлж байна. Нээлттэй нийгэм форумын санаачлах санхүүгийн дэмжлэгээр Глоб Интернэшнл төв Улсын драмын Эрдмийн театр хамтран 2 дахь жилдээ театрууд хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж байгаа энэ төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ жилийн хувьд тавилттай уншлагыг зохион байгуулах юм 12 дугаар сарын 16-ны 17 цагт 3 тавилттай уншлага хийх гэж байна. Энэ жил гэр бүлийн хүчирхийллийг гол сэдвээ болгожээ. Тухайлбал уужил жүжигт цоочтой хаалганы цаана юу болж байгааг бид мэдсээр байж мэдээгүй царайсаар л байх уу гэдэг агуулгыг хүндэн. Харин бурхан өршөөхүй жүжигээр гэр бүлийн хүчирхийлэлд өрсөн хохирогчдод тохиолдсон эмгэнэлт түүх амьдралд нь хэрхэн хар толб болж үлддгийг харуулах бол хүсэлт жүжигт амьдралд элэг бүтэн байхаас илүү жаргал гэж үгүй гэдэг агуулгыг тусгах юм байна. Өнөөдөр ч гэсэн бид нар нийгэмд тулгамдж байгаа шийдвэр
одоо хэрэгтэй байгаа ийм асуудлуудад театр бас оролцох ёстой гэж үзсэн. Тийм учраас Ноднингоос бид нар энэ төсөлд хамтран ажиллаж байгаа юм. Ноднин бол хүний эрхийн асуудал, хүчирхийллийн асуудал, авилгалын эсрэг одоо асуудалд зөвхөн манай театрын уран бүтээлчид энэ тавилттай уншлага гэдэг энэ хэлбэрээр одоо ажиллаж жүжгүүдийг өөрийнхөө тайзан дээр одоо тавилттай уншлагаар үзэгчдэд хүргэж ингэж ажилласан. Яг жүжиглэхүүдээр тулгуурласан тийм ээ. Одоо тайз заавал шаардахгүй, хувцас заавал шаардахгүй, жижиг хэрэглэж заавал шаардахгүйгээр зөвхөн жүжиглэхүүдээр тоож хөгжмөр одоо дэмжсэн хөгжим чимэглэлийг энд ашиглаж болдог ийм одоо театрын үзүүрийн хэлбэр юм. Ийхүү орон нутгийн театрт үзүүрийн шинэлэг төрөл болох тавилттай уншлагыг нэвтрүүлэх замаар иргэдэд хүний эрх, эрх зүйн боловсрол олгох, орон нутгийн тулгамдсан асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилгоор уг төслийг Архангай, Булгам, Дархан уул, Дунд говь, Дорн говь, Дорнод, Орхон, Өвөр хангаа, Сүхбаатар, Төв, Хөвсгөл зэрэг 11 аймагт хэрэгжүүлжээ. ТV9 мэдээ Ариун Туяа, Алтан гэрэл мэдээллээ. Сант Марл сангаас бизнес эрхлэлтийн орчин дахь авилгын нөхцөл байдлын судалгаа гаргажээ. Судалгаагаар өмнөх онтой харьцуулахад бизнесийн орчны авилгын нөхцөл байдал өндөр үзүүлэлттэй гарсан байна. Салбараар нь авч үзвэл татвар санхүүгийн байгууллага авилгад илүү өрсөлдөгдөн тогтогдчихэ. Азийн сан Сант Маргал сантай хамтран гүйцэтгэсэн бизнес эрхлэлтийн орчин дахь авилгын нөхцөл байдлын 6 дахь судалгааны дүн гарчээ. За судалгааны дүнгээр 2014 оны 9-р сараас 2015 оны 9-р сарын хооронд эдийн засгийн бүх үндсэн үзүүлэлт буурсан байна. Үүнд бизнесийн ерхий орчны үнэлгээ 295 байснаас 305 болон мууджээ. За түүнчлэн бизнесийн салбарын төрийн салбарт авилга их байна гэж үздсэн хэвээр байна. За ер нь 3 жилийн дотор бизнесийн байдал нэлээд муудсан. Мууснаас гадна бол авилгалын төвшин яг тэр 3 жилийн өмнөх байдалтай харьцуулбал бас нэлээд дорцсныг харуулж илээ. Тэгэхээр ерөнхийдөө эдийн засгийн үзүүлэлт гэсэн ялангуяа сүүлийн 1 жилд нэлээд муудсан нь бол гарсан. Авилгалын одоо ажиглалт ямар байна? Тэгэд ямар салбарт одоо нэг илүү авилгал гарч ийн гэдгийг авч үзэхэд жишээлбэл одоо хэд хэдэн газраас нэг дарамт орж ирж байгаа шиг байлаа. Одоо хамгийн их дарамт орж ирдэг салбар нь бол татвар. Тэр бол 50% нь бол ерөнхийдөө татварын дарамт их байна гэж яасан, тодорхойлсон. Дээр нь одоо ингээд санхүүгийн салбарт одоо сүүлийн үед нэг зээл болоход нэлээд төвөгтэй болж байгааг бол нэг бизнес хүн болгон мэдж байгаа, олдохгүй байгаа. Тэгэхээр яг санхүүгийн салбарт ер нь авилгалт авдах тэр магадлал нь ихсэж байгаа нь бол сүүлийн хэдэн судалгаагаас судалгаа болгонд ерөнхийдөө нэмэгдээд тэгж гарч ирж байсан. Барилга үйлдвэрлэлийн салбарын орлого бусад салбаруудыг бодвол авилгын дарамт шахалтанд илүү өртөж байгааг судалгаа хийж байна. 6 дахь судалгааг 2015 оны 9-р сард явуулж 330 компаниг хамруулжээ. Судалгаанд оролцогчдын 49.7% нь авилга маш их байна гэж хариулсан байна. Энэ нь бизнес эрхлэлтийн орчин дахь авилгын нөхцөл байдлын нийт 6 судалгааны турш гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. За түүнчлэн хөрөнгө оруулалт буурч бизнесийн орчин таагүй болж байгаа нь жижиг компаниудад хамгийн их нөлөөлж байна гэж судалгаагаар дүгнэгджээ. Сууц өмчлөгчдийн холбоо иргэдээс их хэмжээний гомдлыг дагуулдаг, сар бүр хураасан мөнгөөр юу хийсэн нь тодорхой босч үйл ажиллагаанд нь зарцуулдаг мөнгө хүрэлцдэггүй гэдгээ. Тэгвэл Баянгол дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодыг шилэн болгох саналыг эхлүүллээ. Нийслэлийн орон сууцнуудад үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоо иргэдийг шулж мүлждэг тухай гомдол тасардаггүй юм а. Яагаад ийм байгаа нь төсөв мөнгөний зарцуулалтын талаарх тайлан ил тод биш байсантай холбоотой. Тэгвэл Баянгол дүүргийн 182 сөөх фэйсбүүкт нэгдэж шилэн сөөх байгуулахаар өнөөдөр хуралдсан юм а. Өнөөдөр сөөх орон суугчдын хоорондын одоо уялдаа холбоо харилцаа бол одоо маш муу байдаг. Энээсээ болоод үл ойлголцол гардаг. Одоо иргэдээс гомдол санал гардаг. Тухайн одоо сөөхийн үзүүлж байгаа үйл ажиллагаа доголддог. Тэгэхээр энэ шилэнд одоо сөөх гэдэг нь өөрөөр хэлэх юм бол одоо нийгмийн шүлжээ энэ фэйсбүүкийг ашиглаж сөөх болгон дээр одоо энэ групп үсгээд энэ группээр тухайн одоо сөөхөд хамрагдаж байгаа байрны орсон суугчид одоо хоорондоо одоо мэдээлэл солилцох ийм боломж бүрдэх юм.
Гэхдээ давуу тал бол ердөөсөө мэдээлэл байгаа. Оршин суугч болон сүүхийн хоорондын хурал жилдээ 1 юм 2 удаа болдог. За тэр нь амралтын өдөр. Тэгэхээр бол оршин суугчд ингээд ядарсан ч юм уу залхацсан байдалтайгаар оролцдог. 10-аас 20 минутаас илүү үлийн зарцуулахыг хүсдэг. Зөвхөн ороод хэрүүлээ хийчихэл өөрөө хэлэх юм хэлчихэл гараа авчдаг. Тэгэхээр ердөөсөө мэдээлэл. Нэг талдаа бол оршин суугчд маш их мөнгө төлөөд байна. Миний мөнгө хаачаад ийнө гэсэн гомдол яваад байдаг. Нөгөө талдаа сөөхн бол бид нар маш их зүйл хийгээд байна. Энийг оршин суугчд ойлгохгүй байна гэсэн ийм нэг асуудал яваад. Энэ хоёрыг мэдээллийг солилцуулах, бие бинийгээ үндсэндээ ойлгох тэр л юу байгаа юм л та. Албаны хүмүүс ийм байр суурьтайгаа сууц өмлөгчдийн холбооны төлөөлөл шилэн сөөхтэй болоход бэрхшээл их гэдгийг хэлж байна. Тэгэхээр өнөөдрийн шилэн сөөх болох гэж үйл ажиллагааг бидний хувьд бол дэмжиж байна. Гэхдээ энэ бол тийм амархан бол одоо тэр шилэн насны хууль тэрэнд бол хамрагдаж болж чадахгүй. Бидний зүгээс. За жишээлбэл манай 16 байр одоо 399 өрх гэхэд ашиглалтанд ороод 30 жил болж байгаа юм байна. Хуучин барилгын хувьд бол одоо насжилтын хувьд бол маш хөгшин болсон ийм байр. За маш их хүндрэлтэй асуудал байгаа. Гэхдээ бид нар бол одоо хүндрэлээс айж шандрах юм байхгүй. Сууц өмчлөгчдийн холбоодууд нэгдэж фэйсбүүкт үйл ажиллагаагаа идэвхжүүлбэл сар бүр хураадаг төсвөн мөнгийг юунд зарцуулдаг болох тайлан ил тод байхаас эхлээд олон давуу талтай гэдгийг хэлж байсан юм а. ТВ-с мэдээ Аримт Туяа Алтан гэрэл мэдээллээ. Өнөөдрийн сайдын цаг уулзалтанд гадаад харилцааны сайд Пүрэс Сүрэн оролцсон байна. Монгол улс төвийг сахих бодлоготой болсноор гар хөлөө баглахгүй гадаад томилтын зардлыг эдийн засгийн хямралд тааруулж айлуулах багасгаж байгаа гэж сайд уулзалтынхаа үеэр мэдээлэл өглөө. Хоёр том орны дунд оршдог Монгол улсад төвийг сахих бодлого таарахгүй буюу Оросын улбооны ус бүгд найрамдаг Хятад ард улсын талаас Монгол улсыг төвийг сахих бодлоготой болоход таатан хандахгүй. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгч гадаад харилцааны сайдтай нийлж байгаад улсын гадаад бодлогод харшлах зүйл хийж явна гэх шүүмжлийг судлаачид илэрхийлээд эхэлсэн. Тэгвэл манай улс 1990 оноос хойш төвийг сахих бодлогыг хэрэгжүүлэхээр зорж яваа. Төвийг сахих статус нь дэлхийн нийтэд гар хөлөө бариулж байгаа асуудал биш, харин ч Монгол улсын гадаад бодлогод том дэвшил гарна гэж Пүрэс Сүрэн сайд тайлбарлая. Энэ одоо том хоёр гүрний дунд байж байгаа Монгол улс бол бас одоо бид нар чи нэгийг одоо хэд дагад давхдаг. Тэрнээс болж нөгөө талынхаа хөлийг хаадаг ингээд бас л одоо юм хүм түүхэндээ үзлээ шүү дээ. Тэгэхээр энэ бол сүүлийн 25 жилд бол энэ одоо түүхээс сургамж авч 90 нь бол бид нар төвийг сахих бодлого руу одоо явсан гэдэг. Тэгэхээр энэ дээр бол мэдээж өнөөгийн явсан хоёр талтай өнөөгийн хийж байгаа хоёр талтай харилцаанд бол ямар нэгэн байдлаар хөндөхгүй байгаа. Өөр нэг асуудал нь улсын эдийн засаг хүнд салбар бүр хэмнэж байхад гадаад томилтын зардал нэмэгдсэн талаар гишүүд төсөв хэлцэгүүд шүүмж таягсан. Улсын төсөв улаачхад байхад төрийн өндөрлгүүд нэг альчилсан улс руу хэд дахин явдаг аялал хэтрээд байна гэх асуудал бий. Тэгвэл гадаад томилтыг аль болох багасгасан. Гэхдээ шаардлагатай арга хэмжээнд оролцохоос өөр гарч байхгүй гэж салбарын сайд нь үзэж байна. Тусгаар улс байна. Гадаад бодлого явуулахын тулд бол одоо олон улсын арга хэмжээнүүд нөгөө талтайгаа тохирсон ийм юмнууд бол оролцохоос одоо зайшгүй. Тийм утгаараа бол одоо гадаад юм бол тэр гадаад томилтын зардал дээр бол одоо нэг тийм нэмэгдээд байсан юм байхгүй. Энэ дээр бол бас тодорхой тоо байдаг. Зарим утгаараа би бол бас мэдээж одоо шилэн дансны одоо юм бид нар сайн хөдөлж байгаа. ТВ-с мэдээнд Бат Сүрэн ариун болд мэдээллээ. Олон улсын хүний эрхийн өдөр ардчилсан хувьсгалын 25 жилийн ог тохиолдуулан төр нийгмийн нэрс зүтгэлтэн Батмөнхийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 25 жилийн өмнө Монгол улс ардчилсан орн болох иргэний нэрх чөлөөтэй ардчилсан улсын иргэн болох түүхэн үйл явц тохиосон. Энэ түүхэн үйл явцад гавья байгуулсан хүний нэг бол тухайн үедээ Монголын төрөг удирдах байсан Жамбын Батмөнх гуйдаг. Тиймээс жижиг бүхэн ардчилсан өдрөөр энэ хүний түүхэн гавьяаг хамтдаа хүндэтгэж хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалын дагуу өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Нөгөө Батмөнх үйтгээс харвагаас л хоёлаа дагсалцаар яваад айлгэр болж амьдрал тэгж яагаад энэ хүмүүний юм л ажил дашиж юм да багш хийж явж байгаа л яавтай хөрх их сайн хүн байсан надыг бол нэг хүн өрмөнтийг ингэж хэлж байсангүй ер нь юу л байна тэгэл дандаа л Монголын ард түмэн хүүхдүүд залуучуудыг л сургах хөвөөжүүлэх тийм л юм яриа сууж яадаг байсан. Дэлхийд цорын ганцхан тооцогдох улс төрийг хоригдлгүй, буун дуугүй улс төрийн хилмигдүүлдэггүй, хүний амь насны гарцгүй 50 замын хувьсгал хийхэд түүхэн үүргийг Жамбын Батмөнх гүйцэтгсэн юм а. За тиймээс ч хойж үеийн энэ гавьяаг нь үеийн үед санаж дурсаж явах учиртай гэдгийг онцолж байсан юм а.
Манай улсын хэмжээнд хүний эрх хэрэгжүүлөөг эрхэмлэхийн чухлыг үндсэн хуулиндаа болон олон улсын конвенцэд баталгаажуулан тунхагласан байдаг. Тэгвэл хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг газрын нэг нь цагдаа орох байгууллага гэж үздэг байна. Хөвсгөл аймагт шүүхэн шийдвэр гүйцэтгэх албаны байр болох хорих байр бүхий нэг цонхны үйлчилгээний байрыг шинээр ашиглалтанд орууллаа. Ийм фасилжины Хөвсгөл аймаг дахь сэтгүүлч Эрдэнэ цэцэг мэдээлж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын 750 сая төгрөгийн санхүүжилтээр Хөвсгөл аймаг дахь шүүхэн шийдвэр гүйцэтгэх албаны байр нэг цонхны үйлчилгээ цагдаа орох байр ашиглалтанд орж нээлттэйлээ. Тус байр нь А, Б гэсэн хоёр барилгаас бүтэж байгаа бөгөөд зойрын давхар бүхий 4 давхар барилгыг өөрсдийн хүчээр 7 сарын хугацаанд барьж дуусган ашиглалтанд оруулаад байна. Нээлттэй үеэр тус барилгыг барьж босгоход албан үүргээ сайн гүйцэтгэж амжилт гаргасан хошууч хишиг жаргал дэслэгч дүүрэн жаргалыг албаны төлөө 1/3 дугаар одонгоор ахлагч Алтанбаяр буурал нарыг баярын бичгээр дэд хурандаа дорж готвыг сарын үндсэн цалингийн 40%-аар шагнаж урамшууллаа. Эрүүд нь шүүж яхахлаараа илрэл нь яаж гарч ирдэг юм бэ гэдэг бол жишээлбэл та бүд ингээд чихтэй орчинд хүнийг нэг 2 жил гаруй ингээд хороод хорно штэ. Тэгэхэд бол хүний бол шүд суларч байна, эрүүл мэнд муудаж байна, янз янзын өвчин тусч байна. За тэр хүний бол шийдэх тогтоол яаж гардаг вэ гэх юм бол ерөнхийдөө нэг жирийн дэглэмтэй орох ангид одоо тодорхой хугацаар хорих, чанга дэглэмтэй, онцгой дэглэмтэй гэсэн шийдэх тогтоол гарч байгаа штэ. Гэтэл бол тэр хүн бол эрүүл мэндээр хохирчж байгаа юм. Хэрэгээ мөрдүүлж явах явцтай. За жишээлбэл энэ сая бид нар ингээд үзэж байна. Байгалийн гэрэл бол одоо жишээлбэл тодорхой сонио хэвлэг чөлөөтэй унших ийм хэмжээнд байх хэрэгтэй. Гэтэл бол ийм гэрэлгүй орчинд хүний 2-3 жил хараад ирэхлээр хүний нүдний хараа модчихно. Ямар ч одоо олон улсын байгууллагаас усууд ирээд одоо манай улс маань одоо үүргээр хийлүүлж байгаа нөгөө шалгаад үзээд явхад бол энэ чинь бол асуудал ярихдаггүй. Жил шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын дотоод загварчлалт иргэд албаны контор мөн цагдаа орох байр шилэнд орлоо. Цагдаа орох бол ер нь хамгийн олон хүний эрхийн наацхан хэрэгцээг хангасан олон улсын шинжитсэн ийм байр барьсан байгаа. Нийт 84-ний өгтөмжтэй 22 хорхортой. Тэгээд ерөөсөн дулаан цэвэр охроос бүгдийн төвийн шугамд холбогдсон. Тус барилгын А хэсгийн байр нь ажлын байр бүхий 14 өрөөтэй нэг цонхны үйлчилгээ хурлын танхим, архивын өрөө, албан хаагчдын бэлтаржуулах өрөө, автомашины гаражаас бүтсэн бол Б байр нь цагдаа орох байр бөгөөд нийтийн шүршүүр, угаалга, эндүүний өрөө, хүнсний агуулгах, гал тогоо цагдаа хорих 20 гаруй камертай албан хаагчдын 5 өрөөтэйгээр зохион байгуулагджээ. Энийг бол манай байгууллага сайн хийсэн. Үзэгчдээ өдөр тутмын сонин хэвлэлээс ишлэн хүргэдэг Focus Press сулангаа хүргэж байна. Зууны мэдээ сонин эрхэм гишүүд хүний эрхийн төсвийг таньжээ. Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Монгол хүний эрх эрхчлөө хэрхэн хангагдаж байгааг эргэн харж хийсэн ажилдаа дүгнэлт хийх учиртай өдөр. Гэвч өнгөрсөн сард улсын хурлаар эрх оны төсвийг батлахдаа хүний эрхийг хамгаалагч гол байгууллага хүний эрхийн үндэсний комиссийн төсвийг хасжээ. Үүгээр бол Монгол улс 2016 онд иргэдийнхээ эрхийг хамгаалахад 748.4 сая төгрөг зарцуулахар болж байгаа юм. Энэ оныхоос 100 сая төгрөгөөр дутуу гэсэн үг. Хүний эрхийн зөрчил жилийн жилд нэмэгдэж, тэр хэвээр хүний эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ёстой. Үүнд хамгийн гол хөдөлгөгч хүч нь төсөв хөрөнгө. Төсвийн хүчээрэлтэд хүний эрхийн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй түгээж, эрхэн зөрчигдсөн нэгний төлөө хөл хүрэх газраа явж, судалгаа шинжилгээ, олон улсын туршлагыг судлах гээд олон ажлыг амжуулдаг. Гэвч эх жилийн төсөв нь хасагдсанаас болж эдгээр ажлын ихэнх нь таг зогсоход хүрсэн байна. Улс төрийн тайм сонин Монгол Ардын Хувьсгалт намын нарийн бичгийн дарга шаравд орж. Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх баярыг шадар сайд болгох гэж байна гэсэн мэдээлэл ойрын өдрүүдэд хэвлэлээр их гарч байна. Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх баярын нэр хүнд судалгаагаар нэлээд өндөр гарч байгаа. Тиймээс энэ нөхцөл байдлыг хараад зориудаар унгах гэсэн хэн нэгний явуулга бах. Ямар ч байсан манай намын зүгээс ийм санал болоод яриа гараагүй. Харин сүүлийн үед энх баяр даргыг шадар сайд болгох гэж байгаа гэсэн яриа хүчээ авч байгаа учраас нам анхааралтай авахаас аргагүй болсон. Ер нь энх баяр дарга төрийн 3 өндөрлөгийг хийж үзсэн нэр хүнд бүхий улс төрч. Монголын ард түмэн энэ хүний гавьяаг мартаагүй. Харин ч улам ихээр өгүүлж байгаа. Монгол өнөөдөр шудраг ёс ярьдаг, түүний төлөө тэмцдэг хүн хэрэгтэй байна. Энх баяр гэдэг хүнийг шудраг ёсны төлөө явсан учраас л хэлмэгдүүлсэн. Ер нь энх баяр дарга төрд ямар ч албан тушаалыг хийх бүрэн дүрэн мэдлэг чадвартай хүн. Өнөөдөр Монголын төр энэ хүний чадварыг ашиглах ёстой. Харамсалтай нь булан чахчхаад орж ирэхээс найгаад өөрсдөө төрөө удирдах чадахгүй, түмнийхээ ажил амьдралыг бодохгүй, шудраг ёсыг уландаа гიშгээд явж байна. Би нэг зүйлийг огт ойлгодгүй юм.
2012 оны улсын хурлын сонгуулийн үеэр хуулийн байгууллагын заалт бодлогоор сонгуулийн ерөнхий хорооноос энх баяр бол улсын хурлын гишүүн байх мэдлэг боловсралгүй хүн гэж тодорхойлж сонгуулиас хассан. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл хэд улс төржилт хэмжээ хязгаараа алдсан байна. Хүнийг үннээр нь дүгнэх нөхцөл байдлыг бодитоор нь харах асуудал алга болжээ. Үүний тод жишээ бол энх баяр даргыг хууль бусаар хэлмэгдүүлсэн явдал. Ер нь хэлмэгдүүлэлтийг гаргаж байгаа нь Монголын төрийн гам шиг энх баяр дарга хэлс хэрэгт хэлмэгдсэн гэдэг нь ойлгомжтой. Ингээд хэлс хэрэгт оруулахдаа үндэсгүйгээр улс төрийн эрхийг нь хассан шийдвэр гаргасан. Хуульч хүнийхээ үднээс хэлэхэд энх баяр даргатай холбоотой асуудал эрүүгийн хэрэг гэж дүгнэгдэх асуудал биш. Тиймээс хизээ нэгэн цагт энэ асуудал цагаатна гэж бодож байна. Өнөөдөр сонин Дашин Намдаков. Чингис хааны хөшөөг босгох нь миний хувь тавилан байсан юм болов уу? Чингис хаан бол ганц үндэсний бус дэлхийн хүн. Монголчууд бид домог болсон ийм агуу өвөг дээдсээ дэлхий дахинд сурталчлах ёстой. Энэ утгаараа би их хааны хөшөөг Лондоны төвд сүндэрлүүлэхийг хүссэн. Домогт Баатар Чингис хаан маань далайн захад хүрээд ботсон түүх бий. Тэгвэл би бүтээлдээ Чингис хаан 800-ны дараа Тэнгэрээс өнөө цагт бууж ирж байгаагаар дүрсэлсэн. Гэхдээ одоо бол тэр бурхан. Тиймээс ч гартаа зэвсэггүй мэрэгэн ухаантны дүрээр бууж ирлээ гэсэн санааг агуулсан. Чингис хааны хөшөөг босгох нь миний хувь тавилан байсан юм болов уу? Магадгүй би Чингис хааныг Лондонд буулгахаар төрсөн ч байж мэднэ. Лондон бол дэлхийн соёлын төв болсон газар шүү дээ. Тэнд Чингис хааны хөшөөг харсан хүмүүс тэр хүний талаар улам сонирхон мэдхийг эрмэлзэх нь гарцаагүй гэж боддог. Лондонд сүндэрлсэн хөшөө манай агуу өвөг дээдсийг сурталчлах чухал алхам байсан нь гарцаагүй. Хөшөөгөө байрлуулах газараа зөв сонгох нь чухал гэж бодож байна. Миний бүтээсэн хөшөөний талаар дэлхийн хэвлэлүүдээр мэдээлж, үзүүлж, хүн төрөлхтөнд танигдсан. Чингис хаан өөрийн гэсэн түүхтэй болсон. Тэгэхээр одоо монголчууд үүнийг зөв зохистой газар байрлуулахад анхаарал үлдлээ. Мэдээ үргэлжилж байна. DDH TV компани 2008 онд хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд 18 сувгийг дамжуулан үйл ажиллагаагаа эхлэж байсан бол өнөөдөр Монголын болон гадаадын шилдэг 90 гаруй телевизийн суваг, Монголын 5 радио, спортын төрөлсөн SBS зэрэг сувгуудыг улс орон даяар хүргэдэг үндэсний хэмжээний хамгийн том компани болоод байна. Харин өнөөдөр тэд Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарын түүхэнд нэг шинэ хуудсыг эхлүүлж DDH кинотеатр үйлчлэгээ аль бие ёсоор танилцууллаа. DDH телевизийн Монгол орны өнцөг болон бүрдэх 300 мянган айл өрхийн 1 сая гаруй хэрэглэгчид Монголын болон Холливуд, Солонгосын шинжлэдэг кинонуудыг аль бие ёсны эрхтэйгээр Монгол дуу оруулалтайгаар, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжтой болсныг дуулахад таатай байна. Bloomsbury Media компани дэлхийн шилдэг тооцогдох Hollywood-ын том 6 студи гэдэг Walt Disney, Paramount Pictures, Sony Pictures, Warner Bros, 20 дугаар зуун Fox, мөн Солонгосын CG Entertainment кино компаниудын бүтээлүүдийг Монголын зах зээлд нийлүүлэх аль бие ёсны эрхтэй бөгөөд хэд хэдэн төсөл ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Бидний дараагийн нэгэн томоохон нэлээд онцлог өргөн хүрээг хамарсан төсөл бол DDH телевиз компани дэлхийн шилдэг сор болсон эдгээр бүтээлүүдийг Монголын өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчтэй хүргэж тэдний мэлмиг баясах болсонд манай компани зүгээс болон Холливуудын кино студийн зүгээс туйлын их баяртай байгааг уламжлахад таатай байна. Дэлхийн шилдэг кино уран бүтээлүүдийг гэртээ суугаад монгол их хэлээрээ хүлээн авч үзэх боломжтой болсон Монголын нийт үзэгчдэд баяр хүргэхийн албанд дижитал медиа бизнесийн салбарт шинийг санаачлагч DDH телевизийн хамт олонны хийж байгаа DDH кинотеатр Монголдо төдийгүй Азийн хөгжиж байгаа орнуудын хувьд үлгэр жишээ бизнесийн загвар болж байгаад бид туйлын их бахархаж талархаж байна. Гэртээ кинотеатрт байгаа мэт тухалж Монгол, Солонгос, Холливуудын шинэ шилдэг кинонуудыг гарсан даруйд нь цаг алдалгүй орчин үетэйгээ хөл нийлүүлэн DDH-ийн 801, 802, 803, 804 сувгуудаар авч үзээрэй. Хэрэглэгч уг үйлчилгээг авахын тулд DDH-ийн смарт картанда урьдчилан мөнгө байршуулсан байхад л болох бөгөөд DDH телевизийн болон Unitel-ийн үйлчилгээний салбарт хандаж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монголын тэргүүлэх уул уурхайн компаниудтай хамтран ажилладаг Zaman Services компани Багнуур хувьцаат компанитай хамтан ажиллагааныхаа хүрээнд нүүрс тээвэрлэх үйлчилгээнд хөрс нүүрс тээвэрлэлтийн 60 тонны даацтай 2 ширхэг авто самсвалыг нийлүүлээд байна.
Hitachi брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уулуурхайн салбарт Япон чанар техникийн баталгаац засар үйлчлэгээрээ танигдсан. Идүүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Zaman Services компани нь 2010 оноос хойш чанар чансаагаараа гайхагдаж экскаваторыг Монголдо нийлүүлж эхлээд байна. Өдгөө Монголын тэргүүлэх уулуурхайн компаниудтай хамтран ажиллаж техник тоног төхөөрөмжийг нийлүүлдэг юм. Zaman Services компани нь Багнуур хувьцаат компанитай хүнд механизм тоног төхөөрөмж засар үйлчлэгэн дээр хамтран ажилладаг. Өнгөрсөн онд Hitachi фирмийн ZX 870, ZX 200 маркийн Gedro экскаваторуудыг нийлүүлсэн юм а. Харин өчигдөр нүүрс тээвэрлэх үйлчлэгээнд Hitachi EH1100 маркийн хөрс нүүрс тээвэрлэлтийн 60 тонны даацтай 2 ширхэг авто сансвалыг нийлүүллээ. Тэгээд одоо байгаа 300 мянган тонндоо нүүрс тээвэрлэх автомашиныг манайхаас тендерээр ингэж сонгож цаашдаа ч гэсэн бид нар бол Багнууртай шилдэг компаниудтай хамтаа ажиллахад нэмэр болно. Тэгээ хамтаа амжилтыг төдөөцөдгөн гэдэгт бид нар итгэж байна. Ер нь эдний компанитай харьцсанаас хойш манай нөхд ус мэдж байгаа бах засвар үйлчлэхэн дээр бол эдгээр өөрсдөө хүнээ гаргаад энэ ч тогтмол байрлуулад ажиллаж байгаа. Энэ хоёр машиныг нэмж нийлүүлсэн дээрээ бас энэ нөхд засвар үйлчлэхэн дээр өөрийнхөө засвар улсуудыг энэ ч байрлуулад ажиллуулъя гэж ийм сайхан санал гаргаж байна. Бид энийг бол баяртайгаар бол хүлээж авч байгаа. Багнуур хувьцаат компани гүйцэтгэх захирал Отгонбаяр, Zaman Services компани үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ариун сайхан нар, Батжил Жав, Инх Толгор нарын бригадын даргатай хамт олонд авто самсвалуудын түлхүүрийг хадаг зүүнний хамт гардуул өглөө. Тэд техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хариуцаж өндөр үр бүтээлтэй ажиллахаа амлалаа. Одоо ингээд ийм хоёр сайхан шин техник авчиж өглөө. Энэ Багнуур уурхад 10 хэдэн жил ажиллаж байна. Анх л ороод Япон чанар 405 гээд Камацу гээд Япон машинтай арчижсан. Одоо энэ Hitachi гээд шинэ үеийн бас нэг машинтай өнөөдөр ачиж үзэж байна. Тэглэг сайхан байна. Монгол улсын нүүрсний хэрэгцээний 60%, эрчим хүчний зориулалттай нүүрсний хэрэгцээний 70%-ыг дангаараа хангадаг Багнуур хувьцаат компанид өвлийн эд ачааллын үед 2 авто самсвалыг нийлүүлж байгаа нь захилгаан станцуудыг нүүрсээр найдвартай хангахад том хувь нэмэр оруулж байгаа юм а. Zaman Services компани нь Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уулуурхайн салбарт Hitachi брэндийн тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг зах зээлд нийлүүлж гадаад дотоодын мэрэгжилтнүүдээс бүрдсэн хамт олноор засвар үйлчлэгийг хийж гүйцэтгэж байна. Тавилгын салбартаа тэргүүлэгч шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр шинэ жилийг тохиолдуулан галт тогооны шинэхэн тавилгуудаа үйлчлүүлэгчдэд санал болгож байна. Эдгээр тавилгууд нь хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн гэдгийг онцлож байна. Тавилгын салбартаа тэргүүлэгч шилдэг татвар төлөгч шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүрт худалдаалагдж байгаа Италийн алдарт Pinsarexa брэндийн галт тогооны тавилгыг эрхэм үйлчлүүлэгч танд санал болгож байна. Үйлчлүүлэгчдээ шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүрээс Италийн алдарт Pinsarexa брендийн галт тогооны тавилгыг хоёр төрлөөр худалдаж авах боломжтой. За нэгдүгээр тэгвэл бэлэн загварын галт тогооноос худалдаж авах боломжтой. Хоёрдугаар тэгвэл та өөрийн хүссэн өнгө загвар хэмжээгээрээ захиалан худалдаж авах бас боломжтой байгаа. Ягаад заавал Итали галт тогооны тавилга сонгох ёстой вэ гэвэл шороотоос шингэн зүйл орохоос хамгаалсан хөнгөн цагаан хаалтан тавилгыг улам үзэмжтэй харагдуулдаг, тайвшруулах технологи бүхий уян зөөлөн эвдэрдэггүй ганнуугаас замаар тоноглогдсон угаалдурын доод хэсгийг хөнгөн цагаан шалавчин улс алдах тохиолдолд бусад хэсэг рүү нэвтрэх зэвэрхээс хамгаалагдсан. Италийн алдартай нэр хүндтэй цахилгаан бараа угаалдуруудаас сонголтоо хийх боломжтой. Италийн сайн чанарын давхар өнгөлгөөтэй эко автангаар хийгдсэн зэрэг маш олон давуу талтай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээтгүүнийг одоогоор Монголд зөвхөн шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүрт худалдаалж байна. Европын өндөр зэрэглэлийн технологиор бүтээгддэг энэхүү галт тогооны тавилгыг та 1 метрийн ердөө 600 мянган төгрөгөөс эхлэн худалдаж авах боломжтой. Таны захиалгыг 24 цагийн дотор бэлэн болгож өгсөрж өгтөл та хэрвээ галт тогоо худалдаж авахар төлөвлөж байгаа бол шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүрийг зориорой. Одоо та бүхэндээ хаягийг дуулгая. Бүхэн өргөний урд барилга шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр, Michelle Expo төвийн дэргэд барилга шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүрийн салбар. Харилцах утасны дугаар 46 30 83 8885 45 45. Өдрөг амьдцгаая. Гоё